байна уу? Камерчаа ба. Ижид бичлэгээр олцчихэ. За хоёул хаана ирсэн баа вэ? Тэр одоо Гүрж улсад ирсэн байна. Өнөөдөр За, Гүржийн яг төв хот буюу Тбилиси гэдэг хотод ирсэн байна. Яг өнөөдөр өдөр буулаа. Тэгээд одоо бид хоёрын хамгийн ихэнд ирсэн байгаа яг энэ артлын сүм болохоор яг төв хэсэгт нь байрладаг хамгийн алдартай. Жуулчид хамгийн их ирж үздэг сүм юм байна. Тэгээд хэдүүлээ одоо хамтдаа харцгаая. Энэ дээрээс хотын төв нь ерөнхий харагдаж шít. За, одоо энэ доор харагдаж байгаа юм бор өнгөтэй гол аваад жоохон бохир юм шиг харагдчихлаа л да. Энэ голын нэрийг болохоор Кура гэдэг юм лээ. Тэгээ Кура голынхаа наан цаана болохоор хуучин Тбилиси, тэгээ нөгөө тал нь болохоор шинэ Тбилиси гэж гуйддаг юм байна. Энэ Жоржиагийн булан тохоо борт нь ингээд ийм нохоо аахгүй юу. Тэгээ эднэрийг эзэнгүү нохоонууд гэхдээ усаас нь хөрхөн вакцинжуулаад спрей энэ төр хэлсэн мэт юм. Тэгээ чихийн сайн харах юм бол нэг юм шар тэмдэглээ байгаад эдний ийм хэлэн ийм байдаг. Жорж болохоор вайнаар амар алдартай. Тэгээд энэ арга вайны даруулгууд нэг сонирхолтой юм байна. Walnut юм шүү дээ. Энийг идэж үзвэл гоё юм шиг. За бид хоёр хотыгаа голоор явж гин. Тэгээд дахиад нэг алдартай хэсэг нь болохоор энэ юм байна. Энэ гүүрний нэр болохоор Инх тайвны гүүр. Манай Монгол шиг Bridge of Peace. Яг ингээ голынхаа дээгүүр гараа авчт юм байна. Нэг хараа. Энэ хараа. Жоржиагийн өөрсдийн үндэсний лимонад гинэ. Лимонад биш юм шиг хараа. Лирт ундаа юм шиг. за яхаа. Бидний үндэсний хан лирт ундаа. Одоо пита захихгүй. Пита тэр нөө тэний захисан. Шүл тэгээ мандуу. Тэрс наш ярьжаа. Жоржиор одоо ингээд өөрснийх нь нислэгээр шинэхгүй. Тэгсэн чинь өдрийнх нь хоолнд нэг юм сэндвич ирсэн. Би үзүүлчихтэй. Тэрний чиз бүр ийм зузаав. Өдөр чизээр алдартай юм шиг байна. Нэг шүл асаахгүй. Энэ талхтаа зүгээрс идэж. Ийм махтай тэгээд дотроо бодаатай. Бууз нь баг манай хоёр буузтай тэнцгээр заяа. Манай Монгол бузыг бодвол арай өөр юм. Дээдлийн толгой молгой хэсэг нь амар өөр юм. Ганц нь ихтэй адилхан шүү дээ. Яг Монгол бууз байна. Гай. За, Жоржиа маань юугаараа вайнаараа айгу алдартай. Тэгээ бид хоёр өнөөдрийг арай болохоор гоё вайн унгаа арайган грөглий гэж бодоод тэгээ ингээ вайны газар орж ирсэн. Эдгээр бүгдээрээ ингээ Жоржиагийн вайн гинэ. Тэгээ эндээс нь харж агаад нэг вайн авлаа сая. Одоо энийг ууж үзье. За, вайн авсан байна. Вау, эдний жимснуудыг хараа. Айгу олон сонголттой юм байна. Энэ юу вэ? Манго байна тий. Хоёр чери авч байна. 500 г. 1 кг-ыг авчих юм бол бид хоёр идэж бардгүй юм байлээ. Тэгээ 500 г-ыг амар хүлээд. 500 г-аар нь авлаа. Энд орой хүмүүс бол яг нар зарсны дараа айгүй гоё цагийг өнгөрөөж чаддгийм байна. Бидний байгаллыг харангаа вайн ууж дэйт хийж бодчих.
Ингээ хасасаараа суудсан шүү дээ. Ямар хөөрхөн юм бэ? За. Wine. Гоё юм. Бас нэг өглөөний юм ээ. За бид хоёр одоо кофе уух гэж байна. За кофе гарсан. Энэ л болохоор Glaze кофе. Чи болохоор зүгээр айс американо авсан тий. Гоё юм. За. Гоё юм байна. За энд ерөө айгу бороотой байна. Бид хоёр борооных нь үеэр ирсэн юм шиг байгаа. Өдөр болгоо ерөн бороотой. Гэхдээ яг бүх тагт нь бол биш л дээ. Нэг өдрийн нэг ганц 2 цаг. Бид хоёр буцаад хотынхаа төрлөө хүрээд ирсэн. Тэгээд доод хэсгээсээ шууд дээшээгээ уул руу өстө кабл кар гэдэг юм байна. Тэгээд тэр кабл карандаа суугаад очих юм бол яг энэ Тбилиси хотынхаа яг оргил хэсэг, уулын оргил хэсэг дээр ээж хөшөө гэж байдаг гинэ. Тэгээд тэр хөшөөг нь очиж үзье гэж бодоод бид хоёр одоо алхаж байна. Тэгээд хотын төв нь ер нь бол яг төв хэсэгтээ Old Town гэсэн хэсэгтээ бол хамаг одоо үзэх юм нь байрштай юм шиг санагдлаа. Тэгээд үзэх юм айгүй ихтэй. Таксинд суух ер нь бол шаардлага байхгүй. Айгүй ойрхон үзэх юмнууд маань хоорондоо. Тэгээд тийм болохоор гоё алхаад хэмээ үзэл явчт юм байна. За бид хоёр одоо кабл карандаа сууж байна. Бидтэй 2 хүн 5 сар гэж хэллээ. Танахгүй хүмүүстэй хамт суучлаа. 2 хүн суухан байх гэж бодсон ч үгүй бай. Кабл карандаа суугаад яг энэ Тбилиси хотынхаа хамгийн өндөрлөг хэсэг дээр нь хүрээд ирсэн байна. За энэ хөшөө хэр өндөр вэ гэх юм бол метр хэдлээ. Ээж хаас. За метр 58 дэх хүн иймэрхүү байх юм бол ээж хөшөө маань яг иймэрхүү өндөр байна. Жоржигийн ээж нь болохоор өглөл биелүүлж өгдөг гинэ. Тэгээ өглөл биелүүлж өгд юм болоо үгүй болоо сайн мэдгүй л. Хайлан за та мөнгө олоо зоосох ш тоосч. Чамд өг хүсэж байгаа хүсэж байна. Нэг ларич эдэллээ 500. Намаа хүслээ бодчих. Яа энэ ямар гоё газар вэ тий? Нүчтэр бит хоёрын бууцыг идсэн шүү дээ. Ингэж өмсдөг байна. Хоолноос мэдэж үзэх гээд энэний нэр болохоор шкмэр уули. Нөгөө нэг хоол нь болохоор энэ пиццаг авч үзэж үзт юм гэж бодоод. За бит хоёрын захиасан хоол гарлаа. За ийм чистэй. Яг өөрсдөө хүнсний хоол юм байна эднэр. Энэ хоолсоо чистэйг харангүй юм байна. За бид хоёр өнөөдөр туур аялал руу явах чинь Казбеги гэдэг газар руу Тбилисигаас явах чинь. За бид хоёрын эдний үндэсний юм чичушка гэдэг юм их чинь. Хамраа өстэй. Тэгээ гадуур нь болохоор ингээд жимсний амтнуудаар бүрттэй юм шиг байна. За бид хоёр Тбилисигаас нааша 30-40 минут явсан машинаар яваад Казбеги явах замд болохоор ийм цайз байдаг юм байна. Тэгэд энэ цайз болохоор юугаараа алдартай вэ гэхлээр гүрж усад хамгийн сайн хадгалагдаж үлдсэн одоо бүтцийн алдаагүй гэх юм уу? Орж болдгүй юм байна. Тийм цайз байна. Энэ болохоор шорон байсан гинэ. Амар гүнзгий юм биш үү? Доошоо харагдаж байна уу? Ийм амар гүнзгий юм харагдлаа хардаг байжээ. Тэгээ дайны үед болохоор маш олон тулаан бүслэлтийг даман тулсан цайз юм гинэ.
Эдний нохонууд айгүй хөөрхөн. Амар илдэг. Ой яй яй. Ой. Ой яй яй. It's Georgian traditional. Окей. Ханчаа хүү шиг харагдчих. Хүндээ наа. Би барьж үзээ да. Оо, хүндээ биш. Жинхэнэ боо юм шүү. Хай. Зах инээд тавьдаг. Энийг өмсч. Одоо би явлаа шүү. Уг надаа хөшөөг нь гадраа нь хандаад. Өө хүнлөө харуулахгүй гадраа харуулдаг. Ба. Дөрөг авдагтай. Ой харин тийхгүй хүнлөө буу шагаад үе. Я Жоржагийн бүгийн модыг амж үзье. Need to line. Это уж No cut. Only line. Аха. Руслан, там 2 стакана, 1 стакан. Пока не покажешь структуры своих суд. А что за натуральный мед, я отвечаю головой. Харас. Ямар. Амар гоё. Жоржагийн хамгийн алдартай шоколадтай коньяк ууж үзэх чинь 40 градус гэснээр сая. Вау, нэртэй. Omar! Just. Эмэр. Яа, энэ ялч нэг аялал жуулчлал хэсэг болохоор хүн бүр арай л их байна. За бид хоёр яг одоо Жоржагийн хамгийн алдартай хэсэг болох Казбеги гээд хотын хажууд байдаг сүм дээр ирсэн байна. Сүмийнхэн нэрийг энэ доор оруулчихъя. Ямар ч тач айгу үзэсгэлэнтэй газар ирсэндээ баяртай байна. Ямар хөөрхөн цагаан мөрөө. За бид хоёр сая туурынхаа автобуснасаа буугаад одоо болохоор ийм тосгонд буучж байгаа байхгүй юу. Тэгээ маргааш өглөө оолонд гарах юм. Энэ тосгоны нэр болохоор Казбеги юм байна. Энэ болохоор яг ингээд төв хэсэг юм гэдэг чинь. Йоо, ийм амар том гарсан. Томын авсан чинь ийм том гардаг. Мэ. Ямар вэ? Үнтэй амар том юм тий. За бид хоёр маргаашийнхаа аялалд зориулж ганц хоёр идэх юм авлаа сая хэлбэрээс. Бороо орноо. Вау, тэр цаана харж байгаа уулыг хараа. Нүцэр байгаа. Одоо ирсэн байгаа газар Казбеги гэдэг нэртэй байсан шүү дээ. Тэгээд одоо гарацын хараа. 11 гарац. Oh my god. Амар гоё сэрүүхэн байгаас тээ. Яг хөө гэтээ айгүй бороолаглаагаад байгаа юм л та маргаашнаас ахуулаад. Маргааш. Тэгээ бороо нь бол тийм олон цаг үргэлжилдэг юм байлээ. Аха. Ганц хоёрхан цаг. Аха. Үргэлжилж байгаа л байхгүй ч тийм ээ. Тэгэхээр бас дайггүй аялахад. Яг энэ үгэндээ эзэн бол чадгаа маргааш. Тэгээ маргааш ч гэсэн ганц 2 цаг байх хэвээр. Хараатай. 12-оос ахуулаад дараалал байсан да. Тиймаас тий. Тийм ээ, нэг хэдэн цаг жоохон ураа орох юм шиг. Тэгээд хоёул барууны хамгаалалттай хувцснууд авсан болохоор гайг бах тий. Цаантах хэрэгтэй байсан болоо. Юу зоондаг. За ямар ч хэлсэн. Цагаагаар хувьд бол айгүй гоё юм. Узбек битээр сая 30 градус өдөр яг ингээд гарангуй 30 градус байгаа гэсэн юм аа. Аха. Амар бөхчөм амар халуун юм нэг цүлд яваад байгаа юм шиг. Тэгээд жоохон юм назаралттай жоохон хэцүү байсан аялахад. Аха. Тэгзаагаад гинт ингээд ийм гоё 11 градус руу буугаад ирсэн чинь айгүй гоё. Бид хоёр ийм маргааш тэгээд очих байгаа газар болохоор ерөнхийдөө энэ газараас нэг цагийн зайтай өөр тосгон. Тэгээд тийш нэрээс энгийн машин явж болдгоо. Тэгээд бид хоёр дэ гайд хийжсэн хүн болохоор таньдаг хүн нь
200 ларыгаар тийшээ хүргэж өгөө. Тэгээд орой ирэхэд нь буцаж аваад энэ хотод авчирж өгье гэж хэлсэн. Тэгээд битээр та годамжинд явж байгаад нэг хүнээс асуусан чинь 150 лари гэж хийж байна. Ямтаж буудалд очичоод ресепшнээс нь асуугаад тэгээд цог явах хүн байх юм бол хувааж төлөөд явахаар болоо. Тэгээд байхгүй бол 150-аар төлөөд явна да. Йоо. За бид хоёр Каспегид байрлаж байгаа. Гест хаусанд өрөөд ирлээ. 36 лар гэж хэлсэн юм байна. Энэ өрөөндөө. Хөө ямар хөөрхөн цэвэрхэн юм. За энэ өр бол айгүй хөөрхөн цэвэрхэн юм байна. Ингээд твин хоёр ортой. Хараац нь ингээд шууд гадаа гарч ин тээ. Тэжүү шүү. Таяр Каспегид нэг найзтай болсон. Найзтай болсон. Сайн юу? Намайг хин гэдэг лээ ингэж хальтий. За. Намайг халтар ингэдэг гэж. 101 көлөг шиг бас юм алаг ярэ юм биш үү? Чи ямар хөөл юм бэ? Ямар том бит юм бэ? Оо. Талхалж идмээр иш юм уу? Одоо бид чамд гоё юм аагүй заяа. Оо, ямар гоё юм бэ? Ваа. Ваа, энэ гараа. Сайн байна уу? Сайн байна уу? Чиний нэрийг хин гэд юм бэ? Үгүй. Амраа орлоо. Үе. Дээ. За. Яа, сүүлэх шүү. Сүүлээд. Удаа. Йоо. За, өглөөний мэнд бид хоёр чуудаагийн тасган руугаа одоо явж байна. Хөдөлж байна. За, бид хоёр замаасаа буусаа. Саяны таксины ахтайгаа бид хоёр болохоор 130 ларыгаар тохиролцсон. Тэгээд арай 4 үед хурж ирээд нөгөө нэг салсан хэсэг дээрээ буцаж уулзцгаая гэд тохиролцсон байна. Ингээ алхаж байна. Жута гэдэг тасган руу явж байгаа байхгүй юу? Тэгээд машинаар нилийн дэшигээ уул хүртлээ өгсөж байгаад тэгээд сүүлийн 2 км-ийг нь болохоор алхаад очих хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл нэг уулын одоо энэ харагдж байгаа зам байгаа шүү дээ. Ийм зам нь дундуураа ингээ нурцсан байт юм ээ. Тэрнээс цаашаа ингээ машин явахгүй учраас юраа ингээ цаашаага 2 км алхаж ээж Жута гэдэг тасган руу очтыг гинэ. Гол орсож байна. За тэр уулын ингээ Жута тасган маань харагдаж эхэлжээ. За Жута тасгандаа хүрээд ирлээ. Арай хавд ерөөсөө хүн амьтан байгаа шинж өрөө алга. Энэ тасган угаасаа айгүй хүн ам цөөтэй гэж байсан л та. 26 хүн амьдардаг тасган гэж шүү. Тэгвэл харагдахгүй байх нь аргагүй юм. Бид хоёр байгаагаас нь одоо бид хоёр л энэ годомжинд. Ингээ 28 боллоо. Ягу! Бид хоёр сая замдаа зөө явж исэн чинь Эрдэнэлэг гэдэг энэ хүүхэд буруу замраа аваадсан байна. Нэг юм салаа зам байсан байхгүй нарийнхан дээшээ өсөж исэн. Би бол тэрийг яг дээшээ явбал яг зүг байна гэж бодож исэн. Тэгсэн чинь ихсэн тойроо замаар аваад яваал. Тэгсэн чинь ортолт нэг аялаг шигч таараад. Тэгсэн чинь хүү нуур тийш штэ гэж байна. Тийм байна. Би зөвөр тэр дээшээ өсөж байгаа салаа зам дээр нь хоёлаа дээшлээ гэж хэлчихдэг байж. За саяны уулаад авчлаа. Вау, тэр урдталт харагдаж байгаа юм болыг хараа. Амар тий. Саптаар ямар шасан. Нэг уулын дээр гарч ирлээ. Дээр нь харагдаж байгаа. Цастай арилыг харангаа өглөөнийхаа цаг авч бид хоёр өглөөнийхаа цаг ууж хамжааг байхгүй юу? Уус. Тэгээд идэх юмнууд авчирсан. Кофе. Өглөө найруулсан кофе. Өөртөө найруулсан. Тэрийг халтад өгдөг талбай юм. Тэгээд өдрийн нохоонд өгсөн талхны үлдэгдэл болон хям. За энэ ч одоо Жоржиагийн хям шүү дээ. Жоржиагийн хэл айгуу сонирн байгаад. Хоол ээж дуусчаа бид хоёр тэр зүг рүү ялах хэвээр.
дахиад жоох явах юм бол нуур нь байгаа юм шиг л. Одоохондоо энэ хавьд бол нуур алга. Энэ дээр нэт барихгүй байгаа юм байна. Цагаар харсан ч харчлахгүй байна. Ямар ч хэсэн нэлээд сэрүүхэн байна. Өнөөдөр нар бол гарсангүй. Жохон бүрхэгэн тэгтээ гоё нөө. Ямар авир идтий. За, бид хоёрын очиж байгаа нуур болохоор энэ Чавг хийлээ гээд хийшээ 3 км алах хэрэгтэй юм байна. Уулрага улам ойрцоор л энэ да. Дээрээс гадна яг тэр урталт уулын бил харьцаа дахиад бас нэг 6 хүн алхаж байна. Амар гоё амар амгалан байна. Голын дуу сонсоол урталтаа ингээл моднууд урт харагдж байгаа ингээл амар сүндэрлэг уулсуудыг хараад гоё юм да. Ямар байна мó? Байна. Хөө нара. Одоохонд амар ядраагүй. Одоо тастай болж ирэх. Гадаа багаар жоохон бороо орч. Санаасаа. Хараатэйсэн нуур маань болохоор энэ юм байна. Айгуу жижигхэн нуур эд юм байна. Наргуугаа болохоор энэ нуур маань ерөнхий өнгө нь одоо л ингэж харагдаж байна. Яг нар тосчих юм бол цэвсэн хөрөнгөтэй эд юм байна. Ирэх зам хөвчлөлтэй л байлаа. Бид хоёр гол давчаад хэрэлсэн байд юм аа. Хэрэлдээ. Осонд готлоод өрөө. Тэгээ бэлгэн одоо амсагс. Төрөгдөө. Харуулж очтээ. Ахтаа юм бэ. Бид хоёрын одоо энэ гараад ирсэн өндөр чинь 2145 м өндөр. Гэж шүү. Энд нартай өдргой дулаахан байдаг баха. Өнөөдөр бороо ороод байгаа болохоор чах хөтөн бэ. За ястай амар бороо орж эхэллээ дээ. Хамаг юм нараал бох юм байна да бид хоёр. Энийхээ рейн коврыг хий. Тэгээ. Трайпод яах юм бэ? Чиний цүнх төлөж байгаа. За одоо бууя. Бороо орно гэсэн яг л орж ийна. Яа саяс амар хөтөн бороонд цахиулаа. Наа өмд будаа. Бүхэн будаа. Амар норсон. Нара нэнэт. Жахан бас нэвтвэрдгөө өмд авдаг гэж. Миний дээдлийн курсч жахан бас нэвтвэрдгөө болохоор бас гайгүй л юм л та. Өмд хэсгээрээ бол амар норлоо. Тэс салхилахаар амар дараа тах ёо. Гой нар гарлаа. Сайн бороо 8 гэсэн тий. Тэр яг одоо юу хараа сууж ин гэж. Тэр цаг агаар бол яг 4 уйлар шиг лээ. Амар хордон өөрчлөлт хийсэн юм байна тий. Тасарж ирсэн нь бороо орж ирсэн амар салхилж ирсэн гинт нар гараа. Яг доош бууж явах ташгүй нар гарлаа ш. Тэгээд энийг харж чадлаа. Тийм ээ. Хадаа гой дулаацаад өмд татаад гоё юм аа. Түрүүн бүр ямар амар баалтлаа. За эвдэрсэн гүрээр намайг гарах гэж байна. Наадлах дээр гişиг хараа. Наадлахаа төмөрн дээр гიშгэж. За хайрын барил татаад ирсэн. Энд гიშиг. За. Өглөөгөр бид хоёрыг явж хахад энд хитгэн хүн явж байсан байхгүй юу? Тэгсэн чи одоо тийшээ хараа. Энэ замаар бүр мангар олон хүмүүс наашаа алхаж. Манай хөрхөн гүнжинд байна. Хөрх юм аа. Баярлалаа. Ой. Ямар хөрх юм байл нэг харъя да. Ой.
Ялаа харин харъя. Хэцээ. Уулын донд нэг кафе ийм байна. Ябай халуун цай авах шүү. Яй. Хэдэн цагийн дараа гоё халуун цай уух боломжтой боллоо. Энэ сая миний орсон кафе. Уулын донд ингээ хөрхөн байж ах юм. Энд нэг хүүхэд жаргаал. Түрүү энэ аялалтай мань хамт энэ Соломоны гутал хамт байгаа байхгүй юу? Усны хамгаалалт айгуу сайтай Gore-Tex-тэй гутал болохоор айгуу зүгээр л санагдлаа. Ус мус туулсан ч гэсэн дотор нь ерөөсөө ус орохгүй. Тэгээ шороомоор орохгүй айгуу айтайхан байгаа. Яна миний нүмднийг хараа. Өнөөдөр бороо цахиулдаг л өдөр юм байна да. Ортлоосоос дахиад бороо ирч. Гэтэ бороо цахиулахаас өмнө таксины хахтайгаа уулзчих واخ гэж найдаад хордоордоо алхаад. Бороо цахиулсан. Бороод 2 дахь цахиулчлаа шүү. Яа, хамаг юм орчлоо. Бай бай. За, таксины ах маань явлаа. Хөрхөн аштай сайхан хүн байлаа. За бид тээр авсан юм одоо гадаа идчихлээ. Ийм асан, халахсан, өвөрцөө авсан. За. Үртээ диж үзтгэе. За бид хоёр өглөөнийхөө цаг уужнаа. Эдний нотлогтой хям аюугаа юмстай байна. Хайрлаглаа. За бид хоёр өнөөдөр үзье гэж бодож байсан. Chronicles of Georgia дэрлээ. Ваа, ямар амар сүлдмээр юм бэ. Гадаа нэлээд салхитай байна. За энэ урталт гарч байгаа Chronicles of Georgia гэдэг нь болохоор Гүрж улсын Тбилиси хотод байдаг. Тэгээд маш том юм хөшөө дурсгалын цогцлбор юм байна. Тэгээд эндээс энэний таанаа болохоор хиймэл нуур байдаг. Тэрийг болохоор Тбилисигийн инси гэдэг нэрлэсэн юм байна. Тэгээд 1985 онд болохоор уран баримлч Зураб Цэретели гэдэг хүн энийг зохиож барьж исэн гэж шүү. Вау. Ямар амар том юм бэ. За тэгээд тийшээ очиод харах юм бол 16 том баган байгаа гэж байна. Тэгээд нэг баган нь болохоор ойролцоогоор 30-аас 35 метрийн өндөртэй гинэ. За тэгээд энэ 16 баган дээр нь болохоор юу зургсан байгаа вэ гэхээр Гүржийн хаад хатад тэгээ баатрууд, шашны төрслүүд байдаг гинэ. Дээд хэсэгт нь байгаанууд нь болохоор түүхэн хүмүүс, доод хэсэгт нь байгаа нь болохоор шашны болон библийн төрслүүд байдаг гэж байна. Одоо хэдүүлээ очиж харъя. За хэдүүлээ ийшээ орж үзцгээе. Вау, үнэхээр том юм а тий. Би ердөө энэ хавцаанаар татчих. За. Ийм том байна. Ингэдэг хиймэл нор гинэ. Вау, гэтээ ямар гоё цэнхэрэнхтэй юм бэ. За бид хоёр энийг үзээд дуусчлаа. Тэгээ сэтгэл аягүй өндөр байна. Гоё юм байна. Тэгээд хоёрдугаарт үнэгүй юм байна. Тэгээд Тбилиси яг энэ хоттойгоо аягүй ойрхон учраас энд ирж байгаа бол заавал үзээд гараарай гэж хэлмээр байна. Нэг американо, нэг латте. Нэг юм кек гэсэн. За бид хоёр
Өнөөдөр шөнийн галт тэргээр Батуми гэдэг газар руу явхад одоо таксиэр явж байна. Таяр багадаас авч байна. 3 дугаар байгаа энэ юм байна. 2 дахь юм байна энэ байгаа. Гонон айгу боловсон юм байна. Орчин үеиг. Траимтай. За өглөөний мэнд Батумигийн ирэг дээр ирсэн байна. Жин далайн эрэхтэй хар тэнгистэй хилэлдэг Батуми хотод ирлээ. За Батуми хот маань дээрээсээ ерөнхийн ингэж харагдаж байна. Буудлыг хараа. Бид хоёр яг энэ буудлаа одоо нөгөөдлийнх нь буудлт нь байгаа байхгүй юу? Ийм олон өрөөтэй. Би бас дэжгүй үнэтэй юм бэлээ. Тэр хоолой идэхээ гараад ирсэн байна. Энэ хараа. Ийм лимонад анхуд арлаа. Эвэр шиг гарч ирсэн байлсан. Дэжгүй гомцтой лимонад. Хоёрын гүржид дээрээ хамгийн хязж байгаа хоол. Энэ том бууз байна. Тэгэд энийг нэлээ хязж байна. За Батумигийн төв хэсэг хот ерөө ингэж харагдаж байна. Яг энэ далайн эргийнхаа хажуу талын хэсгээр бол ийм өндөр буудлал олмор маш их ингэ барьж байгаа юм байна. Зарим нь баригдсан, зарим нь болохоор дөнгөж баригдаж байгаа янз янз. За бид хоёр орой тишээгээ жоохон харж аргаад ирэхээр гоё далайн эрэг дээр вино уух байгаа. За яа вино уух байгаа гэхээр бэлгээгийн bucket list-ний нэг юм байгаа. Тэгээд юу байсан бэ гэхээр Жоржиад намтай цог болож wine уух гэсэн юм хүсэл байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг бид хоёр арай гүйцэлдүүлэх гээд одоо дэлгүүр авч яг энэ өөрсдийнхээ wine-ыг ууж үзэх гээд энийг одоо авах гэж байна. Medium dry улаан wine. За арай wine-тайгаа гоё бас cheese идэх ийм олон төрөл байснаас бид хоёр сайн моzzarella cheese сонголоо. Энийг сонголоо. За сая энэ бүтээгдэхүүнүүдийн бүгднийг маркет руу ороод 64 ларыгаар авсан байна. За бид хоёр одоо далаа руугаа гарах гад энд нэг хөвгтөн билээ л. Чиний bucket list юм чинь. Хоёр сая супермаркетаас авсан юмнуудаа одоо бэлтэж байна. Тэгээ эдрийг авчаад гоё далайн эрэг дээр очиж байгаад гоё зарж арахыг харж жоохон сунаа. Нар зарахаарай болоог байна. Come here, Batumi is very good cat. Тай далаа дээр дахиад нэг нахатай наханэлтаа. Энэ одоо тийм шар том нохой. Мондөг томатай нохой сти. Ихтэй мата. Эрэхтэй. Юада. Өнгөн кокод идэх магад. Бид хоёрын байгаа Жоржи гэдэг ус болохоор вайнаар амар алдартай ус. Тэгээд би өөрийнхөө bucket list-эндээ болохоор Жоржиад намтай хамт вайн уух гэдэг ийм хүслээ бичсэн юм аа. Тэгээд энийг одоо биелүүлээд вайн уугаа сууж байна. За Батуми хотын шинээр алхаж байна. За өглөөний мэнд Батуми дээр дахин нэгэн өглөө эхэлж байна. За бид хоёр одоо гадаа гарч гүөх гээд гараад ирсэн байна. Ингээ хувцас өмссөн. Өглөөний 8 цаг болж байна. Тий, өглөөний 8 цаг болж байна. Тэгээд манай энэ харагдаж байгаа энэ буудлаас болохоор 3 км-ийн цаана ийм нэг хос хөшөө байд юм байна. Тэгээд тэр хос хөшөө хүртэл бид хоёр гүөх гэж байна. Билнэ. Гүхэд билээ, халаас билээ. Let's go! Дасайргийн өнгөө гоё жим байд юм байна. За бид тэр хөшөөн дээр ирчлээ гүгэд. Амар том гэж төсөөлсөн жижиг юм байсан. Яа, халаацчлаа.
За энэ хоёр хөшөөний маань учир гэх юм бол Азийн болохоор Азербайжийн эрэгтэй хүн мусульман шашинтай байсан юм байна. Энэ он болохоор Гүржийн охин. За тэгээд христийн шашинтай эмэгтэй байсан юм байна. Тэгээд энэ хоёр бие биедээ хайртай байсан ч яг тухайн үед айгүй их одоо нэг дайм дажинтай байсан учраас нөө хамтдаа байж чадаагүй юм байна. Тэгээд тиймээс энэ өшөөг болохоор хоёр өөр ертөнц хоорондоо уулзаж нэгдээд эцэст нь дахин холдож буй хүмүүсийн дүрээр бүтээсэн гинэ. Өглөөнийхөө кофег уух гээд ороод ирсэн байна. Ice Americano, flat white, banana pancake захиалаад 39 лар явуулсан байна. За. За, Батумид 2 өдөр маш амжилттай өнгөрлөө. Одоо бит хоёр Тбилиси руугаа буцаж байна. Хурдны галт иргэн сунаа. Тэгээд онлайнаар болохоор төлөлөөдөө захиалсан. Тийм ээ. Хоёулаа хэдийг төллөө? Нэг хүний 36 гээ. За, хурдны галт иргэн дотроос мэдчилж байна. За, би та нарт одоо энэ доторхыг үзүүлэе гэж бодож байна. Энэ галт ирэг болохоор 2 давхар түрүүн би та нарт үзүүлсэн шүү дээ. Энэ суудлуудынхаа марталт болохоор ингээд тавиуртай хүлээж жоохон зайлуулж байгаа. Тэгээ эндээ ийм цэнэглэгч оролттой юм байлээ. Энийг бит хоёр саяхан мэдээд. Тэгээ одоо ингээд уцаа цэнэглээ сууж гин. Түрүү MacBook-аас цэнэглэлцэн. Бит хоёрын Жоржиа дахь сүүлийн өдөр бит хоёр одоо наалтаа авах чинь тэгээд энэ дундаас энийг сонгохоор хэвлээ. За бит хоёр одоо Жоржиагийн талаар интервью хийх гэж байна. Таалагдж байгааг бол хамгийн их таалагдсан нь болохоор хойлынх нь явж үздэг тэр уул байгаль үнэхээр гоёсэн. Уулын хэсэг бол үнэхээр гоёсэн. Амар өндөр уулсуудтай. Тэгээд хоёрдугаар талаараа цаг агаар айгүйх таалагдсан. Пакистанд цаг агаар бүр амар халуун байсан байхгүй юу? Маш халуун цаг агаараас наашаа ингээд гүрж рүү ороод ирсэн чинь бүр үнэхээр гоёсэн. Гүрж дээрээ хамгийн надад хэцүү ганц зүйл юу байсан бэ гэхээр хашид буудал букинг хийх хамгийн хэцүү байсан. Одоо шилбэл бит хоёр ингээл twin ортой ч юм уу double ортой гэл ингээл нэг өөрөө захиалж байгаа штэ. Тэгээ яг захиалаад очингууд тэр өөрөө ингээл хизээ дууссан ч юм уу эсвэл хизээ өөр хүмүүс төгсөн overbooked болсон ч юм уу. Тийм тохиолдол бараг ихэнх дээр нь таарсан. Тэгээ тэр нь жоохон айгүй хэцүү санагдсан. За, Жоржиа дахиж ирэх үү гэх юм бол би ирнэ гэж хэлмээр байна. За, гурч улсын аялал амжилттай.